Сайн байцгаана уу? Аногийн тарот мэрийг YouTube сувагтаа тавтай морил. За ингээд 7 хоногийн уншилгаа эхлэхэд бэлэн болсон байна. За та нарт маань 3 сонголт байна. За энэ сонголтын картууд бол та нарт маань энергийн шалгалт болох учиртай картууд байгаа. За сонголт хийхэд нь дөхөн байх үүднээс та нартаа нэмэлтээр ийм чулуунууд тавьсан байна. За энэ бол ягаан болор за ногоон хаш баха тий хаш гэж явах хаа. За энэ бол аметист нийл ягаан болор. За та нар маань энэс сонголтоо игээд уншлага руу ороорой. За ингээд нэгдүгээр группыг сонгосон хүмүүс маань уншлагандаа тавтай морил та нарын маань сонгосон чулуунаас бол нэлээд хайрын энерги мэдрэгдэж байгаа. Яг гэвэл эн чинь ягаан болор те ягаан болор маань өөрөө маш зөөлөн энергитэй гоё чулуу байдаг. Тэгсэн хэрнээ айгүй хүчтэй. Ингээ харахад ингээд айгүй зөөлөн ийм ялдамхан сул юм шиг харагдаж байгаа боловч айгүй хүчтэй юм шиг санагддаг байхгүй наа та энэ чулуу. Тийм. За одоо хэдүүлээ энергийн шалгалтынхаа картыг татчихъя. Аягны хатан гарсан байна. За тэгэхээр энергийн шалгалт дээр энэ чулуу аягны хатан хоёр маань нэлээд сайн зөгцөж гин гэж бол харж байна. За энергийн шалгалт гэдэг маань энэ хатнаар таныг өөрийг чинь одоо илэрхийлж болно. Таны зан чанар тий түүнийг илэрхийлж болох нь нэг бол одоо таны ойрын үед сүүлийн үед таны амьдралд ийм энергитэй хүн нэлээд нөлөөтэй байгаа ч юм уу тий чухал байгаа гэдэг утгыг бас хэлжээж болно. Тэгэхээр аягны хатан ч өөрөө зүн совинтой зүүд ер нь бол зүүд их зүүдэлдэг хүн ихэнх нь аягны хатнаар гарч ирдэг. Тэгээ гоё ээж энергитэй хатнууд бол бүгд л ээж энергитэй байдаг. Гэхдээ энэ бол маш зөөлөн хатан илүү энэ нөгөө бусдыг одоо захирах тушаах ч гэдэг юм уу гэхээс илүү юм сэтгэлээ дэвсж өгдөг, сэтгэлээрээ ойлгохыг хичээдэг. Одоо чинь хүүхдэн байлаа гэхтээ хүүхдийнхээ оронд өөрийгөө одоо байрлуулж үздэг тий. Дан хүүхд биш л дээ мэдээж ингээд ер нь л хүний оронд өөрийгөө тавьж үздэг ийм хүн байдаг. Тэгээ сэтгэл зүйч байх тун магадaltaй. Бүр сэтгэл зүйч мэрэгчлээ биш байсан ч гэсэндээ цаанаасаа л нэг юм хүмүүс тань дээр ингээд сэтгэл зүйн зөвлөгөө авахгүй сэтгэлээ нээх гэж ирдэг. Ийм хатан байх боломжтой. За тэгээд нэг их олон найзгүй гэж бас энэ тайл дээрээ байдаг те. Ер нь яг нэг тийм амар олон хүнтэй бол нэг нөхрлөөд байдгүй. Одоо нэг чизний хийдгэн найзтай. Тэгээд хүнд яг ингээд нэг сэтгэлээ уудлахтаа жаахан хашир байж магадгүй. Тэгээ яг нилийн гайгүй дотноссон үедээ за энэ хүнд ажгүй юм хүн юм шиг байна гэсэн үедээ бол өөрийгөө бол чөлөөтэй. Тэгтээ хил хязгаар айгу мэддэг хүн байдаг байхгүй юу? Энд чинь ингээ хамаагүй ингээд хүний орон зайд айхтар халддаггүй. Тэгээд бас адилхан яг хүмүүсийг ч гэсэн тийм байгаасаа гэж хүсдэг. За нэг ийм хатны энерги орж ирсэн. Тэгэхээр энэ нь та өөрөө байж болно мөн сүүлийн үед танд ийм хатны одоо энэ энергитэй эрэгтэй ч эмэгтэй ч хамаагүй те тийм хүн нэлээд нөлөөтэй байгаа гэсэн утга бол байж болно. За энэ бол ингээд зөвлөгөө байгаа. Зөвлөгөө за сүулт нь хэлсэн дээр хаа тий. За энергийн шалгалт дээр юм. За тэгээд бас энергийн шалгалт дээр нэмээд хэлэхэд яах вэ ингээд нэг юм ямар нэгэн зүйл та нар минь бас их татагдаж дурлсан байж болно л доо. Хүнд ч байж болно. Эсвэл одоо ямар нэгэн эд зүйл ч юм уу ажил, хобби гэх мэт иймэрхүү зүйлсүүд маш их юм сэтгэлээ өгсөн татагдсан гэсэн утга бас байж болно. За даваа гарагийн энерги аягны тамга байна тий. За тэгэхээр энэ өдөр бол ингээд харьцангуй сэтгэл зүйн хувьд ч юм уу тий айгу тийм фреш шинхэн уур амьсгалтай байхаараа даваа гараг ингээд бүх зүйлийг шинээр эхэлж байгаа юм шиг тийм тиймэрхүү уур амьсгал байж болно. За мөн
Үнэхээр та нар маань энэ хатны аягны энергитэй хүмүүс та нар өөрсдөө бол тий яг та нарын л одоо яг нөгөө үндсэн шинж чанар орж ирэх гэдэг нь л бусдыг хайрлах, инэрх, нөхцөлгүй хайр гэдэг зүйл нэгд өдөр нилээн давангаа байх болтой та нар маань өөрийгөө гэхээсээ илүү бусдыг илүү хайрламж гэдэг юм тий. Бусдыг илүү их ойлгоно гэсэн утга байна. За мөн эн чинь ACE гэдэг утгаараа боломжийг илтгэж идэг. Та нарт маань нэгд өдөр сайхан боломж орж ирэх магадaltaй. Энэ боломж нь ер нь илүүтэй сэтгэл зүрхтэй холбоотой, хайр дурлалтай холбоотой байхаар харагдаад байгаа. Сэтгэлийг чинь хөдөлгөх тийм зүйлийн эхлэл болно гэсэн утга бол энд байна. За хоёр дахь өдөр болохоор дөрвийн аяга та нар маань сүүлийн үед нэг юм уйдаад байсан болж юм уу те эсвэл тэр хоёр дахь өдрийн энерги нь өөрөө юм жоох уйдгартай байж магадгүй л те. Зөвхөн одоо зарим нь бол гэрийнхээ ажлыг хийгээл залхацсан ч юм уу. Зарим нь бол өдөр тутамд хийдэг тэр ажилласаа нэг жоохон залхацсан энергитэй байх гэдэг юм л да. Ингээд юу ч сэтгэл санаанд нь нийцэхгүй те тэр өдөр нэг жоохон яг хуу эмгтээчүүдэд ялангуяа илүү дөхүү жишээ нь бол өстой нөгөө сарын тэмдэг нэрцэн юм шиг тиймэрхүү тухгүй байдал. Яаж ч хичээсэн нэг юм тав тухгүй нэг юм энергитэй байж магадгүй. За тав тухгүйгээс гадна нөгөө уйдсан энерги байгаа тий. За энэ дээр бол тэр өдрийн уур амьсгалыг маш гоё өнгөлөг болгох тийм хин нэгэн танд санал тавьж магадгүй харагдаж байна. Тэгээд ер нь л нэгд хоёр дахь өдөр хоёулаа юм боломжоор дүүрэн өдрүүд байна. Та нар маань гол нь нүдээ нээж харах хэрэгтэй. Яг одоо энэ зөвлөгөөг одоо хэлчихье. Яг одоо хэлвэл илүү зохистой юм шиг байна тий. Энэ дээр болохоор юу гэсэн бэ гэхээр ялангуяа хүн хоорондын харилцаан дээр та нар маань зөвхөн хаалттай хаалган дээр л фокуслаад байна. Онгорхой хаалгыг бол олж харахгүй байна гэсэн байгаа байхгүй юу? Ийм утгатай. Тэгэхээр та нар маань аль хэзээ дууссан харилцаа ч юм уу эсвэл таны өмнө хаалттай байгаа тийм харилцааг л илүү шохорхоод байгаагаас биш танд боломжтой тэр нээлттэй байгаа тэр хаалгыг буюу нээлттэй сэтгэл зүрхээ нээгээд байгаа тэр хүнийг танд одоо энэ дөрвийн аягийн энэ аягаар харагдаж байна л да тий. Яг энэ дээрээс ингэж харагдаад байгаа байхгүй юу? Яг тэгвэл одоо энэ дөрвийн аяг чинь үндсэн зургал дээр яг нөгөө өстой чинь хаалцтай гэдэг утга нь илүү бүр тодс харагддаг штеп. Илгээ ивхээс суудсан тий модны дор одоо хөлөөч завилдсан гараач ивхсэн тэгээд ингээд ер нь бүх зүйлд ингээд татгалзаж байгаа юм шиг тийм нэрхтэй байдаг тий. Тэгэхээр тэр зүйлийн нэгд хоёр дахь өдөр нэлээд байна. Энэ нь ялангуяа энэ хүн хоорондын харилцаан дээр гэдэг байгаа. Энэ дээрээ та нар маань энэ мессежээ зөвлөгөө болгож хүлээж авах нь шүү энэ 7 хоногийн. За тийм ямар ч тач хоёр дахь өдөр бол таны амьдралыг бол хөвгөлтэй арай илүү гэгээлэг болох уур амьсгал бол ууг нь байгаа. Гэхдээ гол нь та харж чадах хэсэг нь бол танаас шалтгаалах гэдэг. За 3 дахь өдөр 2 карт хатагдсан байгаа. Тэгэхээр strength буюу сэтгэлийн тэнхээ, төвсөр, төвчээр хүзэр, Knight of Cups байгаа. Тэгэхээр эхний 3 өдөр бол бүр нийл аяг байгаа байхгүй юу? Магадгүй үнэхээр нэгд өдрөөс хойш хин нэг таныг бүр ингээд хоргоогоод яваад байна уу? Сэтгэлээ илчлээл яваад байна уу гэмээр бас харагдаж байна. Тэгээ энэ нь бас энергийн шалгалттай холбоотой байна. Ингээд тэр чигтэл нэг юм аягны үзрүүдтэй сэтгэл хөдлөлтөй холбоотой. За тэгэхээр Knight of Cups ч өөрөө хин нэгэн тань сэтгэлийн илчлэгийг илэрхийлж яадаг мөн та өөрөө ч гэсэн хин нэгэн сэтгэлийн илчлэгийг илэрхийлж иж болно. За мөн давхар ажлын санал орж ирэхийг хэлж иж болно. Таатай ажлын санал. Энэ маань одоо пэйж хүзрөө бодвол илүү арай буйртай саналыг илэрхийлж идэг. Ажилч бай, хүн хоорондын харилцаан дээр ч бай. За тэгэхээр нэг юм сэтгэлийн илчлэх үйл явдал болж магадгүй. За тэгээд strength хүзрөөр гарсан байгаа маань энэ тал дээр та нар маань за магадгүй юм та нар өөрсдөө бас зөрүүдлээд байгаа гэж магадгүй шүү. За ингээд доторх сэтгэлээ яг зүн совингоо ингээд дараад байгаа юм шиг. Нэг юм хүлэн зөвшөөрөхгүй байгаа нэрхтэй байхгүй ингээ яагаад заавал би гэж гээд байгаа юм. Эсвэл яагаад заавал энэ хүн гэж ч гээд байгаа юм шиг. Яагаад заавал ийм ажил гэж гэх мэт иймэрхүү жоохон юм зөрүүд игдүүцсэн байр суурьтай байх магадaltaй харагдаад байна. Энэ хин нэгний энэ саналтай холбоотойгоор. За саналлаас өөр юу байж болох вэ? Яг романтик байдал байж болно л доо.
Яг таны сэтгэл зүйн байдал нэг юм хоёр хуваагдчихад байгаа юм шиг л уур амьсгал байна л та. Нэг бол ингээл за гайгүй ч юм уу гэл ингээд сэтгэлч хөдлөл тэгэнгүүтээ өөрийгөө ингээд нэг юм дараад тах юм сонь ингээд хоёр туйл ингээд тэрсэлдээд байгаа юм шиг яг нэг ийм энергиндээс мэдрэгдээд байна. За тэгээ 3 дахь өдрийн энерги бол ийм байхаар ч одоо яг зөвлөгөө нь бол энэ strength картанд л байгаа ах л та. Та нарыг маань аль болох гол нь яг сэтгэл зүрхээ зүүн сонгоо сонсох хэрэгтэй. Тэгээд хүчээр ерөөсөө асуудлыг ямар нэгэн хүчрхийллэр ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар бол шийдэж болохгүй шүү гэсэн зөвлөгөөтэй байна. Тэгээд мөн энэ дээр чинь бас давхар өнгөрснөөсөө суралцаарай, сургамжаа санаарай гэсэн мессеж байдаг учраас та нар маань 3 дахь өдөр хит төрөмгийлэхээс болгоомжлох нь байна л гэж харагдаж байна ерөнхийдөө бол. За 4 дахь өдөр бол хааны саваа маш гоё хүчрхэг гал энергитэй өдөр байна. Энэ маань та нар өөрсдөө аягүй сайн энэ өдрийг гоё зохион байгуулаад одоо төлөвлөөд гоё явахыг чинь бол харуулж байна. Аягүй тийм хүчрхэг байгаад байна. Тэгээд энэ дээр дан ганц таны өөрийн хүч байж болохоор харагдж байна. Мөн таны ард бас таныг түшж идэг. Одоо энэ арслан яг тэгж харагддаг байхгүй юу? Таныг нэг юм илүү одоо ард чинь нэг юм асаалттай танк байгаа гэсэн утгыг бол ингээ харахаар харагдуулаад идэм. За тэгэхээр та нар өөрсдөө үнэхээр мундаг удирдан зохион байгуулах чадвартай байж болно. Мөн тэр өдөр таныг удирдах тийм хүн бас гол рольтой байхыг бас хэлж иж болно. Тэгтэл та нар маань ер нь нэг юм зүүн совин гол их дагах ёстой хүмүүс юм уу да. Тэгээ нэг тэрийг нэг сайн дагаж өгч чадахгүй энергитэй л байна энэ 7 хоногийн ихээр бол. Энэ савааны хаан айгуу сонин зүнч гэсэн утга бол бас байдаг байхгүй зүнч. Энэ тэнгууд энэ эмгтээлийн энерги энэ аягны хатан ч гэсэн зүүн совинтай эмгтээ. Тэгээ айгуу их аягны үзэр гарсан байгаа. Тэгээд энэ үзэр дээр бас зүүн совин яригдчихэдэг. За тэнгууд 5 дахь өдрийн энерги дээр 21 том марка маань уруу харж буусан байгаа байхгүй юу? World card маань уруу харчихсан. Тэгэхээр яг нэг төлөвлөсний чинь дагуу явагдахгүй гэж магадгүй энэ өдрийн энерги. Тэгээ бас нэг юм ингээд дуусгах хэрэгтэй байсан чинь амжиж дуусгаж чадахгүй байх магадaltaй. Жижиг сажиг саад гарна гэсэн утга байна. Тэгээ энэ нь нэг тийм амар ноцтой таны бүр ингээд хоолоод тулсан зүйл бол биш. Тэгтэл таны хувьд их чухал зүйл байх гэдэг байна. Одоо би өөрийнхөө жишээгээр ингээд авал танд ойлгомжтой бах тий. Би одоо ингээд мэдээж уншлагуудаа ихээр за ингээд за яг би тэтгэд ингээд дуусгах гэсэн ингээд төлөвлөгөөтэй явдаг байхгүй юу. Тэгээд мэдээж эн чинь бүх зүйл төлөвлөсний дагуу ингээд байхгүй байж штэ ингээд янз бүрийн гэр орон зочин ирэх ч юм уу тийш явах мох ажил гараал тий. Нэг иймэрхүү байдлаас бол сааддаг байхгүй яг нэг тиймэрхүү энергийг бас энд харуулдаг юм шиг харагдаж байна. Ямар ч хэлсэн нэг юм зүйл бүрдэж дуусахад бага зэргийн саад тохиолдно эсвэл таны бодсон шигээр биш арай өөр биелэхийг бас хэлж иж болно. Тэгээд энэ үзэрт уруу харсан ч гэсэн нэг айхтар сөрөг утга бол байхгүй. Одоо тэгээд таны хийх гэжсэн юм нэг юм дуусахад бага зэрэг маш жаахан юм дутаад тэгээд тэрнийг гүйцэж чадахгүй байх ч юм уу тиймэрхүү зүйл ээж болно. За хасаа өдөр болохоор Queen of Pentacle хатны зоос. За хатны зоос уруу харахаараа яг жаахан хатуу одоо эмгтээлэг энерги болоод явцдаг те нөгөө халамжтай хатан чинь илүү хүйтэн хүндий хахир хатуу эмгтэй болохыг бас хэлж иж болно. Энэ бол одоо та өөрөө эмгтэй хүн бол тэр өдөр нэг жоохон тиймэрхүү хандлага гарах гад байх үе. Ялангуяа одоо гэрийн эзэгтэй бол те үр хөвгттэй хатуу хандах гад хатуу ээж болох гээд байх үе гэсэн ийм энерги бол мэдрэгдэж байна. Тэгэхээр тэр өдөр та нар маань жоохон өөрийгөө зөөлөх тал дээр анхаараарай. За бас нэг давхар утга байгаа нь дэми үрлэгэн тий. Амарлаг тооцоотой юм шиг мөртлөө дэми зүйлд ингээ их мөнгө үрчихвээ гэсэн юм юу байна. Гэтэ яг энэ маань тэр өдрийн энерги дээр гарч ирсэн тийм зүйл болох ер нь нэлээ магадaltaй байхгүй. Тэгэхээр энэ тал дээр үнэхээр та нар маань хатуу ээж байхыг хүсэхгүй байгаа бол эсвэл шал дэми зүйлд мөнгө өрөхийг хүсэхгүй байгаа бол энэ тал дээр жоохон төлөвлөгөөтэй байгаад ингээ урдчилж мэдсэн юм чинь энэ тал дээр анхаарчхад бас
сайхан одоо боломж болж ирж байгаа байхгүй юу энэ чинь. За тэгээд бас нэг давхар нэг юм харамч зан гэсэн утга байна л да. Тэгэхээр та нараас ийм зан гарах эсвэл бас дандаа хэлдэг те өөр хин нэг юм харамч энергитэй эмгтэй хүнээс болж бас тэр өдрийн энерги бас одоо юу хэмдэ танд нөлөөлнө гэсэн л утга байна л да. За бүр үнэхээр ээж мэждэг жоон таарамжгүй асуудалтай байдаг хүмүүсийн мань хувьд бол одоо энэ илүү ээж юм уу эмээ ч юм уу ихч тийм хүнээс илэрхийлж болно. Нэг жоох юм одоо энэ ялангуяа энэ хатны зоос чинь зөв байх үед ингээд хүн амьтаа орж хараад ингээд нэг аягны амсар зуулгадаг хоол цайтай эмхтэй байдаг штэ. Тэнгүүд энд нэг юм хүнд ер нь нэг тийм халамж анхаарал тавьдгүй аягны амсар зуулгадаг ч юм уу нэг тийм энергтэй эмхтэй эрэгтэй хүнийг илэрхийлж болно. За бүтэнсэ өдөр болохоор 10 аяга байна. Гэр бүлээрээ амралтын өдрийг маш сайхан өнгөрөхөөр бол харагдаж байна. Энэ бол одоо ерөнхийдөө гэр бүлтэй хүмүүсийн хувьд бол одоо уламжлал гэх юм те амралтын өдөр. За тэгээд яг уу гол нь халуун амбуллээрээ илүү ингээ байгаагаа талархсан юм гоё энергитэй карт тахгүй өөр хүүхдээ харж баясах те одоо тэднийг хөвгчлөлтөө байгааг нь хараад аав ээж нь одоо хүүхдүүдэд харж аз жаргалтай байгаа нэг юм сэтгэл хангалуун байгаа маш дүүрэн байгаа энергийг л илтгэж идэг маш гоё карт. Тийм үү лагертай хүмүүс манаас лагерийнхаа байшин руу явах магадaltaй лагер руу гарах эсвэл одоо ерөнхийдөө салхинд гарах энерги харагдаж байна. За тэгээд энэ 7 хоногийн ерөнхий өр амьсгал гэсэн чинь хангид мэн гарсан. Ард нь 6-гийн сэлэм. За эндээс харахаар надад нэг юм хамгийн түрүүнд орж ирсэн. Яг хангид мэний ганцаараа харангууд жоохон гацаатай л 7 хоног байх нь дээ гэж бол харлаа л да. Нэг юм яачч болохгүй те. Гарьяа гарч болохгүй, гэртээ байгаа даяа байж болохгүй ч гэдэг юм шиг нэг юм хаашаачгүй болцсон. Тэгээд дандаа энэ хангид мен дээр чинь юу яригдчихэдэг штэ. Гэгээр л ерөнхийдөө бол яригдчихэдэг. Тэгэхээр та нар маань жаахан нэг юм зүрүүд зантай холбоотой байх том магадaltaй л харагдаад байна. Та нарт маань ойлгомж одоо ойлголт те аливаа зүйлийг ойлгох тийм сургамж авах зүйл байгаад байна. Тэрнийг нэг юм амьдралын хичээлийг жаа ойлгохгүй яваад байгаа юм шиг нэг тийм энерги бол мэдэгдэж байна. За тэгээд арийнхын нөхцөлтэй харьцаж байгааг нь харангууд бас нэг юм утга ороод ирж байгаа байхгүй юу? Тийм илүү өөрийнхөө зүгээс та нар маань тодорхой хэмжээнд юм золиос гаргаад урагшлан гэсэн утга бол байна. Энэ 7 хоногийн ерөнхий өр амьсгал дээр ингэж гарч ирж байгаа гэдэг чинь та нар маань ингээ өөрсдийнхөө сайн сайхны төлөө явахын тулд өөрөөсөө тодорхой хэмжээний золиос гаргана л гэдэг юм л да. Энэ нь одоо ямар ч хэлбэрээр үйж болно л доо. Илүү их ядрах ч юм уу те илүү их ачааллыг өөртөө авах гэсэн утга бол энд байна. Тэгээ мөн бас нэг давхар утга байгаа нь 6-гийн сэлэм чи өөрөө нөгөө 5 дахын бүсээсээ гарахыг ярьж идэг. Тэнгүүд энд хангид мэн байгаа маань та нар маань ийм зүгээр л нэг сайхан аюулгүй сайхан орчиндоо ингээл байх гээд байгаа энергитэй байна. Гэхдээ уул нь л тэгэх биш. Өөрийгөө ийм за би юм чадахгүй ах уу гэсэн нэг иймэрхүү юмнасаа болоод өөрийгөө сорж үзэх хэрэгтэй байна л гэдэг. Яг хөө энэ заримын хувьд бол зөвлөгөө олж орж ирж байгаа байхгүй юу? Заримын хувьд л угаасаа та энэ 7 хоногт өөрийгөө ялангуяа гэгэрүүлэхийн тулд харах өнцгөө өөрчлөхийн тулд чаддгүй юмаа чаддаг гэдгийг мэдхийн тулд ч гэдэг юм өөрийгөө нэг хүчлэхэл хэрэгтэй байгаад байгаа юм шиг байна. Гол нь танд тэр хүч нь байна гэсэн утга бол эндээс харагдаж байна. За тэгэнгүүт сахиусан тэнгэрүүд нь энэ 7 хоног та нарт маань ямар мессеж өгч байгаа гэсэн чинь сахиусан тэнгэрүүд бол та нартай ингээд харилцаж байгаа шүү гэж энэ 7 хоног тэгэхээр та нар маань сахиусан тэнгэрүүдийн дохиог маш сайн ажиглах нь байна. За яг энэ дээр бол ингэж байгаа байхгүй юу? Бид ингээд нөгөө одоо таныг зөв байгаа, таны зөв зам гэдгийг сануулахын тулд таны зам дээ штэ тий ингээд өөд ч юм уу, зоос ч юм уу тий бусад ийм
бэлэг тэмдгүүдийг ингээд үлдээх болно. Тэгээ гол нь та өөрөө ингээд хайрлагдсан нэг юм шүү. Хизээч ганцаараа биш шүү гэдгийг чинь сануулахын тулд бид нар чамтай хамт байгаа гэдгийг мэдгэдэхийн тулд таних тэмдгүүдийг үлдээх болно гэсэн ийм хөөрхөн мессеж нь гарч ирсэн байна. Энэ мессеж гарч ирэх айгүй удсан байна. Тэгэхээр энэ нь одоо энэ дээр бичсэн шиг зөвхөн одоо үд зоос гэх мэт зүйлээр хязгаарлагдахгүй. Таны хувьд юу ингээд онцгой байдیں۔ Тэ та нарт хүнд нэг юм бэлэг тэмдгүүд байгаа л да. Одоо жишээ нь нөгөө ихэнх нь бол одоо ижил тоо хардаг тий. Ижил тоо харах ч юм уу. Нэг бол ингээд нэг тийшээ ингээд явах гэжсэн чинь буруу зам руугаа явах гэжсэн чинь араас нь одоо хувц хунар нэг юмд гогддог ч юм уу тий. Тэр зүг рүү бишээ ийшээч гээд байгаа юм уу. Тэгээ яг энийг бол бас хитрхи тойшруулж болохгүй л дээ. Гэхдээ нэг юм үнэхээр тэр нь танд ингэ сэтгэл төрүүлэх үе яагаад ингэж байгаа вэ гэд нэг юм бодогдохуйцсан юм зүйлийг одоо таны оюун ухаанд бодогдуулах нэг тиймэрхүү зүйл бас байж болно шүү. Заавал тэмдэгтч биш. За тэгээд өөр ч одоо юу ах вэ? За тэгээ нөө муур бас идэг шүү дээ. Муур урдуур явах байж болно. За тэ монголчууд өөр зам дээр нохоо баахмаах гэл 9 жорын л тийм тэмдэглэгээнүүд байдаг те. Тэг яг энэ нь гол нь таны мэддгээр те танд хүрэх ёстой. Мэдхгүй бол угаасаа анзаарахгүй шүү дээ. Таны яг энэ мэддэг сайн дохио юу, муу дохио юу гэдгийг нөгөө та нар маань өөрсдөө ингээ ялгацсан байгаа шүү дээ. Тийм болохоор тийм дохионууд нэлийн эрхнээ түүнийг бас ажиглаарай. Тэгээд энэ нь бас энэ 2 дахь өдрийн энэ дөрвийн зоосны энэ аях чиж болно тий. Та нар нэг юм яадгийм блэ гэд үдцэн нэрхтэй хахт чинь хорвоо ертөнцөөс бол боломжийг олгоно явуулна гэдэг байгаа байхгүй. Тэгээ гол нь та нар маань харилцаанд ч тэр ер нь энэ 7 хоног ерөнхийдөө л юм хаалттай хаалган дээр анхаарах биш нээлттэй хаалгаа хараад өгөөч л гэдэг байгаа шүү. За тэгэхээр ил хизээ дууссан зүйл ч юм уу танд ингээ нээгдэхгүй байгаа зүйлийг хүчээр ингээд нээх гээл ганцхан тэрнтэй зуралдаал байх биш илүү боломжтой хувилбаруудыг харахыг хичээгээрэй гэж байна. За энэ нь бас нөгөө юу байж болохоор яг ингээ ярьсан чинь юу санаанд ороод ирлээ. Одоо нөгөө шалгалтын материал дээр бид нар тэгдэгтэй нөгөө эхлээд үнэхэр хэцүү юмнуудаа хамгийн сүлд нь орхиод төрүүлээд амархан юмнуудаа гяс хийдэг штеп. Тэрийг ч бас зөвлөж байгаа юм шиг нас санагдаа авчлаа. Энэ донд минь ялангуяа одоо хаврын одоо шалгалтын үе эхэлсэн байгаа учраас тэр зөвлөгөөгч бас хэлжиж магадгүй шүү. За ингээд нэгдүгээр групп юм байна. 7 хоногийн уншлага ингээд дуслаа. Та нарт маань таалагдсан бол за тэгээ явандаа хэрвээ таарах юм бол та нар маань лайк, комент үлдээгээд мөн хэрхэн яаж таарснаа хэрвээ нууц биш бол бас хэлээрэй гэж хүсье. За тэгээ саба дараагүй бол саба дараарай хүмүүсээ. За ингээд дараагийнхаа уншлагаар уулзлаа. Баяртай. За 2 дугаар группийн маань уншлагандаа тавтай морил та нар маань энэ ногоон чулуу болон энэ картыг сонгосон. Энэ бол энергийн шалгалт. За тэгэхээр штэ ногоон өнгнөөс хэдүүлээ энергийн шалгалт гингүүд. За та нарт маань мөнгө төрөхтэй холбоотой асуудал байж болно. Үнэхээр мөнгөтэй холбоотой сайн мэдээж болно. Эсвэл одоо заримынх нь хувьд бол яг энэ 5-ын зоосыг харахад зарим нь бол мөнгөний асуудалтай байж магадгүй харагдаж байгаа. За мөн зүрхэн үрдтэйгээ холбох юм бол хайр сэтгэлийн холбоотойгоор ялангуяа одоо төрөл садан төрсөн аав ээж ах トゥ у нартай холбоотой ямар нэгэн зүйл болсон байж магадгүй юм. Зүрхэн үрд гэдэг утгаараа ногоон өнгөч өөрөө зүрхэн үрд шүү дээ тий. За тэгээд мөн зүрхний эрүүл мэндийг бас ярьж иж болно. За юм байна. Ногоон өнгө. За тэгээд зүгээр л ногоон өнгө нь та нар маань дуртай болоод ороод ирсэн байх нь бас боломжтой. За тэгээд 5-ын саваагаар харахад энергийн шалгалт гээд харангууд нэлээд одоо зөрчилтөө маргалдаантай байсан юм шиг харагдаж байна. Одоо тэгээд энэ гэхдээ яг заримынх нь хувьд бол үнэхээр бүр хүнтэй ингээд физикал одоо маргалдаан хийсэн байж болно. Та болон таны эргэн тойрны хүмүүс. Одоо ер нь бол гар зөрүүлсэн гэсэн утга байж болохоор харагдаж байна л да хамгийн түрүүнд. За тэгээд маш их уур ундуугтай хүргэсэн зүйл болсон байж болох юм. За тэгээд арай өөр эрүүл утгаараа биш тий.
энэ чинь спортлог хөзрийг бас хөзрийг илтгэдэг шүү дээ. Тэгэхээр та нар маань эсвэл өөрсдөө ингээд айгу биедээ анхаарад те жим юмд явж байгаа юу? Эсвэл та нар ийм спортын уралдаанд орсон уу? Гэмээр юм байна. Тэгээ энэ нь болохоор зүгээр заал авахыг ч бас хэлж иж болох юм те. Саяхан заал авсан ч юм уу. Тийм байж болно. За мөн бас давхар нэг одоо хөнгөн утгаараа бол түрүүний одоо ийм бусдтай муудалцсан гэдэг утга дээр бүр айхтар одоо гар зөрүүлдэг юм бахад ер нь юм жоохон маргалдсан, мэтгэлцсэн одоо нэг мэтгэлцэн хэрэлдэн гэдэг хоёр ч арай өөртөө тийм мэтгэлцэн байх магадaltaй харагдаад байна. Нэг тиймэрхүү зүйл болсон. За одоо энэ нь одоо хэр тарахыг мэдэхгүй л байна. Гэхдээ яг үе тэр зүйл нь 5 дахь өдөр болсон байж магадгүй. За тэгээ эсвэл сарын 5-ны өдөр ч юм уу. За энерги шалгалт дээр юм байна. За ингээд даваа гарагаас эхлээд тайлж явъя. Хатны аяга даваа гараг дээр гарсан. Тэгэхээр даваа гараг бол та нарт байна. Та нарын өөрсдийн чинь зүүн совин маш сайн ажиллахыг хэлж иж болно. За мөн ус энерги нэлээд давангаа байхаар ер нь та нар маань нэлээд уян зөөлөн тэр өдөр их тийм зөөлөн энергитэй байхаар бол харагдаж байна. Бусдыг ч юм уу эд юмсыг бүх зүйлийг нэг юм хайрлсан энергитэй байх гэдэг. За мөн яг зураглалын хувьд болохоор илүү нэг юм зүүн совинлог талтай л байгаа тань л да. Тэгэхээр та нар өөрсдөө ийм одоо бусдыг ойлгох чадвартай хүн дээр зорж очих гээд байна уу? Эсвэл тийм найзтайгаа уулзах гээд байна уу? Энэ бас ээжиг хэлжиж болно. Нэг бол та нар өөрсдөө тийм бусдыг ойлгох чадвартай сэтгэл зүйч тийм энергитэй хүн бол та нарын маань тэр энерги тэр өдөр айгүй тийм өндөр байхаар байна. Тэгэхээр хүмүүс танд их сэтгэлээ бас нээж магадгүй нэг талаасаа. Ямар ч тач усаар титэм ийцэн байгааг нь харахаар нэг юм сэтгэл зүрх хайр гэдэг зүйл маш чухал өдөр гэсэн ерөнхий утгаараа л тэгж харагдаж байна. За 2 дахь өдөр болохоор 5-ын зоос гараад ирж байгаа. Тэгэхээр яг материаллык байдал санхүү мөнгөний хувьд бол нэлээд энэ ч одоо харш үзэр шүү дээ. Тэгэхээр одоо ер нь бол зарлага гэхээс илүү гарлага гарах гэсэн утга бол байдаг л да. За 1-р утгаараа тийм байна. За мөн эрүүл мэнд бас яригдана. Тэр 2 дахь өдөр та нар маань эрүүл мэндээ бас бодоорой. Тэр өдөр тархлагаа одоо урьдчилаа сайн дэмжээрэй ч гэдэг юм уу тий. Тийм эрүүл мэндэд анхаараарай гэж хэлмээр юм байна. Ер нь бол ингээл гэртээ байгаад тахаас илүү жоон гадуур алхах. Тэр нь илүү өөрт чинь хэрэгтэй гэсэн утга бол эндээс харагдаж байна. Тэгэхээр ганцаараа л байгаад байх биш тий. За бүр үнэхээр өвдлөө гэхэд заяа. Өвдчөөд ингээд бусдаас тусламж гуйхгүй байх ч юм уу. Үнэхээр санхүүгийн асуудалд орчоод бусдаас тусламж гуйхгүй байх тий. Би ганцаараа болгоно хүнд муугаа үзүүлэхгүй гэсэн нэг иймэрхүү бардам зангаа бас хэрэггүй гэж бас зөвлөхөөр харагдаж байна. 5-ын зоосон дээр нэг тийм бардам зам бас яригадаад идэг. Тэгээ ерөнхийдөө энергийн шалгалтнаас эхлээд 5-ын энерги бас энд улан дээр те энэ бол одоо хэдүүлэг нөгөө энэ 7 хоног ерөнхий энерги багхгүй юу? Тэгмээ 5-ын энерги айгүй их байна. Тэгэхээр энэ 7 хоногт тодорхой хэмжээнд бас жижиг том гэлтгөө өөрчлөлт болох магадaltaй харагдаж байна шүү. За тэгээ 3 дахь өдөр та нар мэн 7-гийн аяга байна. Тэгэхээр маш олон зүйл төлөвлөд хэрэггүй л гэж хэлмээр байна. Өстө нөө даахгүй нохоо булуу ураа нэгчэр те хитрхи олон зүйл ингээл яг аливаа зүйл ингээд бодоход амархан байдаг те. За одоо тэгээд их чинь өнөөдөр би ингэн гэл. Тэгээ яг начир дээрээ гараад ялангуяа Улаанбаатарын төгжрийн тул 7 ажил төлөвлөсөн байлаа гэхэд 2 нь амжуулах юм бэ тийм ээ. Тэгэхээр нэг тиймэрхүү зүйлийг бас харуулж байна. Тэгэхээр яг нөө ингээд логиктойгоор бодоод яг чухал ажлуудаа л амжуулаарай л гэмээр юм байна да. Тэгээ нэг үнэхээр чухал биш үү дээ төр зөр хоошоо тавиад илүү чухлаасаа эхлэмээр юм байна тэр өдөр. За мөн давхар эндээс танд олон хүмүүс санал тавиад байж магадгүй 3 дахь өдөр. Тэг ингээд та алийг сонгохоо мэдгүй хиндэн заа гэж хэлэхээ мэдгүй ч юм уу тий. Тиймэрхүү байдалд орж магадгүй. Тэгээд арай илүү хөнгөн утгаараа гэх юм бол зүгээр л та ингээ бодолтоо төөрөөд тий яг яхаа мэдхгүй байх тэр өдрийн одоо гол энерги нэг тиймэрхүүл байх гэдэг. Жохон бодлоонтай. Гол нь та өөрөө ингээ жохон сэтгэлээ ойлгохгүй байгаа юм шиг тий тиймэрхүү энергитэй байхгүй юу?
За тэнгүүд 4 дахь өдөр 7-гийн аяга 8 аяга болж өсөж байна. Тэгэхээр магадгүй та нар минь энэ төөрөгдлөөсөө өөрсдөө аягүй сайн гарахын шиг харагдаад байна. Ялчгүй 7-8 гээд яг ижил аягны үзэр ингээ ахаад ороод ирэнгүүт та нар минь ямар ч энэ төөрөгдөлтөй байдлаасаа ингээ дэвшээд тий за ер нь бол би шал хэрэггүй зүйл санаад зовоод исэн байх ч юм уу тий эсвэл би шал дэмий зүйлд цагаа зарцуулаад исэн байх ч гэдэг юм уу 8 их чи ер нь л өөртөө хэрэггүй зүйлсүүд ингээд орхиж явж байгаа утга штэ тий ингээд буруу газраас явж байгаа зөв рүүгээ явж байгаа. Гэхдээ яг хуу энэ зүйл дээр нэг жоохон цаг хугацаа жоохон их зарцуулсан ч юм уу тий сэтгэл зүрхийг зориулсан да жоохон. За өстө шал дэмий юм болчлоо доо. За яг хөө гэхдээ одоо ингээд оройтой гүд дээрээ эртгэн шиг орхийч гэдэг юм уу тийм иймэрхүү энерги бол эндээс 782-оос бол харагдаад байна. За тэгээ яг дангаараа өмнөх өдөртөөгөө заавал ингээ уйлдуулахгүйгээр та нар минь 4 дахь өдөр ийш тийшээ явах магадaltaй. Зүгээр л нэг тийшээ явж магадгүй. Эсвэл нэг юм уулзалт байлаа гэж бодъё л доо тий тэнгүүд ингээд тэнд ингээд шал дэмий цаг өнгөрөөд ам санагдаад тэгээ тэрийг зүгээр л ихтэйхэн шиг орхио явах тий. Тэгээ гол нь энэ дээр шүү дээ high priestess ороод ирсэн маяг. Тэгэхээр та нар маань аюу тийм зүүн совингоо аюу сайн дагж байгаа мó? Мэдрэмжээ аюу сайн сонсоод өөртөө хэрэгтэй хэрэггүй газар харилцаа гэх мэт зүйлээс ингээд өөрийгөө татаж авч чадж байгаа юм шиг тийм одоо нэлээд юм хүчрхэг энергитэй сэтгэлийн хүчтэй одоо зүм бэлгийн хүч гэмээр юм айгүй том картаар гараад ирсэн маяг. За нэг юм байна. Тэгтээ энийг ингээд гоё жижигнэр тайлбарлая гэсэн чи жоохон тоомл юм шиг санагдаад ах юм. Тэгээ саяны хийснээс эсэргээрээ ч гэж магадгүй санагдаа явчлаа. Тэгэхээр энэ мань хүн дээрээ өөрөөр очих. Зарим нь бол үнэхээр зүүн совингоо сонсоод явж чадж байгаа. Зарим нь болохоор энэ зүүн совин гэдэг зүйлийг энд нэг жоохон ихтгэл алдарсан юм шиг. Эсвэл энэ зүйл шал дэмий бахан цаг хугацаа зарцуулчлаа гэд орхиотж байгаа юм шиг. Ялангуяа одоо энэ YouTube дээрх олон юм таарат уншлагаас залхацсан ч юм уу тий. Тэгээд за одоо ингээд жоохон логиктойгоор явъя. Одоо алин болгоо ингээл ийм сонсоод ингээд шийдвэр гаргаж идэх гэдэг юм. Нэг тийм энерги бас мэдрэгдсэн. Ингээ хоёр талтай. Тэг яг хуу жишээ авч байгаа нь маань сая YouTube тараад гисэн боловч ерөнхийдөө энэ төрөлтэй холбоотой юм далд ийм нууцлаг зүйлстэй холбоотой юм хэлж байгаа шүү. За тэнгууд бас энд одоо та нарт маань нэг зөвлөгөө олж орж ирсэн энэ Oracle карт дээр энэ 7 хоногт болохоор хүн хоорондын харилцаан дээр энэ хузар гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд ихэр дүлтэй нэг сүнснээс нэг сүнс хоёр хуваагдсан одоо байхыг ихэр дүл гэдэг тийм үү? Тэр хүмүүс маань одоо учрахыг бие биендээ татагдаад учрахыг. Тэнгүүд энэ дээр энэ хүн бол таны яг толон тусгаллын хүмүүн гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд тийм ч учраас одоо энэ хүнтэй харилцаа чинь маш тийм ариун гэдгийг та нар өөрсдөө ингээд мэдэрдэг гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр бас яг үнэхээр хүн хоорондын харилцаан дээрээс бас энэ бас арай өөр утгаас үүсч болохоор харагдаж байна. Яг гэвэл high priestess чинь хосын харилцаан дээр ийм сүнслэг холбоосыг илэрхийлдэг. Заавал тэр хүнтэй ингээд би одоо бие махбодор ойрхон байх, орон зай хувьд ойрхон байх гэдэг зүйл нэг чухал биш те. Ингээ хол байсан ч бие биенийг мэдэрдэг ч гэдэг юм уу те. Бие биендээ үнэнч байдаг гэсэн утгаас энд харагдаад ах юм. Тэгэл харин ингээ яаж иж байгаа нэг сан том юм руу орох гэдэг байгаа байхгүй. Ингээ жишээ нь та өнөхөр одоо ялангуяа нэг юм хосын харилцаан дээр те найзууд байж болно, хосын харилцаа байж болно заяа. Бүр ажил хэргийн хамтрагч байж болно. Тэнгүүд таны одоо өмнөх төр хамтрагч чинь болохоор таны ерөөс сэтгэлийг дүүрэхгүй те 8 аягач ерөөс сэтгэл дүүрэгдэггүй карт те. Тэр зүйл ингээ орхиж яваад байгаа байхгүй. Тэгээд илүү сүнслэг холбоос руу явж байгаа юм шиг. Бас нэг юм зүйл байж болохоор харагдаж байна. За нэг 4 өдрийн энерги дээр амар хитрхи том сүртэй юм ярьжлаа. За 5 дахь өдөр дээр болохоор Knight of Pentacles. За хүний хувьд бол энэ хүн бол удаан бөгөөд тууштай, үнэнч, буйртай хүнийг илэрхийлж байдаг. Ялангуяа эрэгтэй хүнийг. За мэдээж эмэгтэй хүн ч гэж болно. За тэгээд хүн дээр бол тийм байна. Тэгэхээр тэр хүн
таны 5 дахь өдрийн уур амьсгалд нөлөөтэй болоод бас энэ хүн гарч ирж байгаа байж болно. Хамгийн гол нь ялангуяа хүн хоорондын харилцаан дээр илүү ийм сайн сонголт гэж хэлж болохоор илүү танд урт удаан хугацаанд хамт байх. Танд үнэнчээр хамт байх тэр хүнийг илэрхийлж болдог. Зүгээр тэр 5 дахь өдрийн уур амьсгал гингүүт жоохон удаан ахиц дэвшлэн жоохон удаан мэдэгдэх ингээ багаар одоо ажил байлаа гэж бодъё л 5 дахь өдөр та нар маань ажиллаа хийхдээ нэг дор бүүн хийх биш. Ингээ багаар хийсээр хагаад орой гэхэд дууссан байх гэдэг ч юм уу нэг ийм уур амьсгалыг бас хэлжиж болно. Тэг гол нь удаан гэдэг утгаал авч яваад идэг байхгүй ерөнхийдөө тэгэхээр 5 дахь өдрийн цаг хугацаа жоохон удаан өнгөрдөг ч юм уу ямар нэгэн зүйлээ жоохон удаан санагдах байж болно. За тэнгууд хагас өдөр болохоор Ace of Pentacles ороод ирж байгаа байхгүй тэгэхээр зоосны энерги ер нь энэ 7 хоногт нэлээд байх гэдэг нөгөө мөнгөний энерги гэд хэлснийг ч хэлэх үү. Хагас өдөр бол мөнгө санхүүц таны илдээ боломж орж ирнэ гэсэн утга бол эндээс харагдаж байгаа. Боломж, шинэ эхлэл, ямар нэгэн шинэ ажлын эхлэлийг бас эхлүүлэх боломжтой харагдаж байна. За мөн та нар маань одоо хүнээс одоо мөнгө гуйж магадгүй юм шиг тэгвэл тэр чинь амжилттай байна. Та хүнээс одоо мөнгө зээлээч гэж гоосон бол хүн мөнгө өгнө. Нэг бол та одоо хүнд зээлсэн байсан мөнгөө буцааж авъя гэвэл хүн танд одоо өгөхөөр юм шиг харагдаад байгаа байхгүй. За мөн энэ хин нэгнээс бас бэлэг хүлээж авахыг ч бас хэлжиж болохоор харагдаад байна. За тэгснээ бүтэнсэ өдөр болохоор Magician карт гарсан байна. Бүтэнсэ өдөр та нар маань маш бүтээлч байна. Тэр өдөр бол ингээд бодсон сансан зүйлээ маш хурдан хийж чадна. Танд тэр ирч хүч энерги нь байхаар харагдаж байна. Энэ Magician карт дээр чинь ингээд нөө ширээн дээр нь бүх зүйл байдаг зоос, сэлэм, аяга, сава. Тэгэхээр бүх зүйл танд байгаа гэсэн утга байхгүй. Тэгэхээр энэ өдөр бол хий гэсэн зүйлээ бол маш хурдан бөгөөд маш хялбархан одоо юу сайтай, гүйцэтгэл сайтай хийх магадaltaй харагдаж байна. Тэгээд зарим нь магадгүй бүр ингээд дом момч хийж магадгүй. Гэтэ илүү нэг ягаад ч надад мөнгөтэй холбоотой дом хийх юм шиг харагдаад бах юм. Дом хийх, за мөн манифест хийх мөнгө дуудах манифест ч юм уу. За заавал мөнгө ч байгаа албагүй л дээ. Ер нь бол манифест хийж магадгүй. За тэгээд улны үзэр бол энэ 7 хоногийнхоо ерөнхий уур амьсгал гэд хэлсэн Тэнгүүд Hierophant байгаа хгүй тийм нараа аюу сонин. Одоо анзаарч шít. High Priestess Hierophant хоёр чинь ер нь баг нөгөө ижил тайпны эргэтэлэг эмгэтэлгийн нэрг хоёулаа юм шашинлаг даалд зүйлстэй холбоотой ийм энергитэй картууд. Тэгэхээр ийм сонин энэ 7 хоног ийм зүүн совин дом манифест тарот гэх мэт нэг иймэрхүү зүйл нэлийн гол байх юм шиг байна. За тэгээд бас нөө шашинлаг гэд хэлчих бас болохоор тэгээд зарим нь бол бүр ингээд сүм хийд явдаг ч юм уу гэр орондоо лам залах гээд байгаа мó үнэхээр бөө мөрөглөө шашинтай хүмүүс байна бүүдээр очих гээд байна уу ч гэмээр нэг ийм энерги бол мэдрэгдлээ. За тэгээд үнэхээр иймэрхүү зүйл бол хамаагүй ийм юм байхгүй гэсэн хүмүүст болохоор Hierophant ч өөрөө илүү юм гэр бүлийг илтгэн уламжлалт байдлыг илтгэн мөн том байгууллагыг бас илтгэдэг. Ялангуяа боловсролын байгууллага гэж болно. Нэг ийм зүйлсүүд чухал байх нэ. Албан ёсны гэр бүл, албан ёсных болох одоо үнэхээр ийм байгууллагт одоо ажиллаж исэн бол жинхлэгч гэдэг юм уу? Тэгээ боловсролын байгууллагатай холбоотой гингүүд одоо илүү одоо ялангуяа одоо уур амьсгалаараа нөгөө төгсөлтийн баярууд ч юм шалгалтууд болж байгаа гэдэг утгаараа илүү одоо хичээл номд анхаарах ажил төрөлдөө төвлөрөх гэх мэт зүйл бас байж болохоор харагдаж байна. Тэгээ ард нь болохоор Page of Cups байна. Тэгэхээр энэ тал дээр өөр одоо юу тийм нээлттэй байх гэдэг юм л да. Тийм.
Тэгээ түрүүний хэлсэн тэр одоо ажлын одоо нөгөө жинхлэх гэдэг дээр бас байж болохоор энэ чинь page of cups ч өөрөө нөгөө ажлын саналыг бас илэрхийлж ядэн шүү дээ. Хүн хоорондын харилцаан дээр илүү албан ёсных болох гэлсэндээ тэнгүүд одоо илүү үерхжсэн бол одоо зүгээр харилцажсэн бол одоо албан ёсоор үерхэх, үерхжсэн бол бүр сүү тавьсан бол хормоо их гэх мэт ингээд нэг юм харилцаан дээр нэг юм албан ёсны болох гэсэн утга байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ 7 хоногт тэр зүйл нь нэлээд чухал байхаар харагдаж байна. Одоо гол үйл явдал гингүүт. За. Тэнгүүд одоо энэ Twin Flame гэдэг энэ Oracle карттай бас нэлээд зохицож ирж байна. Үнэхээр хосын харилцаан дээр бол тий. Ажил хэрэгч бас ялгаагүй дээ. Одоо таны одоо анкета өгсөн байсан ажил чинь үнэхээр таны бүрийн сүнсний зорилгыг чинь ажил байсан гэж ойлгож бас хувиргаж ойлгож болно шүү дээ. Яг энэ таны одоо урт удаан ажиллах тэр ажлын байр чинь байгууллага чинь мөн ч гэдэг юм уу. Хүн бол энэ бол таны бүр заяаныхаа мөн гэсэн утгыг бол энд шууд хэлээд байгаа байхгүй юу. За тэгээд энэ сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөө гингүүд ингэж орж ирсэн. За тэгсэн чинь энэ дээр болохоор ингээд ер нь л амьдралын зорилго гэсэн утгатай байгаа байхгүй юу? Амьдралын зорилго. Таны амьдралын зорилго бол өөртөө болон одоо бусдад маш их тийм баяр баясгалан авчрах байдлаар үйлчлэх явдал юм аа. Одоо зорилгоо олох тал дээр санаа зовоод хэрэггүй. Тэгснийхээ оронд зорилгодоо үйлчлэхдээ илүү анхаар төвлөр. Тэгэх юм бол таны зорилго эргүүлээд танд үйлчлэх болно гинэ. Гэхдээ яг энэ дээр нэг сервис гэдэг нэм үйлчлэх гэсэн утга айгүй их яваад байна л да. Тэгэхээр та нар яг энэ карт гарч ирэхээр надад нэг юм яг миний сүнсний зорилго юу юм бэ? Би яг юу хийх ёстой хүн юм бэ? Гэл одоо яг энэ 7-гийн аяг шиг энергитэй тий. Нэг иймэрхүү зүйлдэл энэ 7 хоног санаа зовох гээд байгаа юм болов уу? Тэнгүүд сахиусууд нь болохоор ялтчгүй та нарыг бусдад үйлчлэхдээ бусдыг илүү баяр баясгалантай өөрийгөө ч гэсэнтэй оруулаад тийм байхад л анхаар тэгээд ирэхээр аяндаа угаасаа чамд ингээд зорилго чи үйлчилж эхлэн гэд энэ ийм сонирхол юм хэлж штий. За тэгээд та нарт ойлгомжтой байх баха. 2 дугаар группийн 7 хоногийн уншлага ингээд туслаа. Тэгээд та нарт мань таалагдсан таарсан бол лайк, комент үлдээгээрэй. За тэгээд хэрвээ нэг их нууц биш бол бас тий аль өдөр ямархуу байдлаар биелүү гэдэг нь бас айгуу сонирхолтой байдаг. Түүнийг бас боломжтой бол хуваалцаарай. За тэгээд шинэ 7 хоногт амжилт хүсье. Дараагийнхаа шинэ видеогоор уулзлаа, баяртай. За 3-ын маань уншлагандаа тавтаа морил. За энергийн шалгалт. 2-ын саваа уруу аржээ. За тэгээд чиний л ягаан энэ гоё. Тэгэхээр гоё гүн өнгөтэй. Аметист чулуу байна. За мэдээж сонголтын картаас мэдээж та нар минь зүүн совин өндөртөө хүмүүс байх магадaltaй. За мөн оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байх бас магадaltaй. Нийл ягаан өнгө нь угаасаа л тэгээд оюун санаа зүүн совинтой илүү их холбогдож идэг юм өнгө байгаа. За тэгээд нэрээ яг зүгээр өнгөөрөө бол та нар минь угаасаа л ийм өнгөнд дуртай. Тэгээд сүүлийн үед юм чернэлийн ягаан ч юм уу тий ийм зүйлд татагдаад байгаа. Эсвэл бүр тийм өнгийн эд зүйлс худалдаж авсан ч юм уу тийм хүн ч бас байж болно л доо. За тэгээд 2-ын саваа уруу харсан нь болохоор яг хамгийн түрүүнд болохоор нэг юм төлөвлөгөөнд байгаагаа зүйл болсон юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Та нарын төлөвлөгөөнөөс юм өөр гинтийн гадны зүйл болсон чинь нэг юм гадны заяа. Та нарын юм одоо эзэмшил газар их үү юу хүү те нэг тэнд нэг юм танил бус зүйл гаднаас гинт орж ирсэн ийм энерги бас байж болохоор байна. Яг энэ дээрээс гинтийн зочин ч байж болно л таа. Ирнэ гэж хэлэхгүйгээр хин нэг нь гаднаас гинт ирэх ч юм уу те нэг ийм зүйл бас байж болохоор харагдаж байна. Тэгээ яг ерөнхийдөө л нэг юм төлөвлөгөөгүй зүйл болсон л байх гэдэг нь л та нарын хараахан
мэдхгүй төсөөлөөчгүй байсан зүйл болсон гэдэг. За тэгээд мөн заримын удаас юу ээж магадгүй гадагшаага явах гэж байгаад бүр болцсон ч юм уу тий канселдсан. Гадагшаа байж болно. Эсвэл зүгээр ойр зур одоо Монгол улс дотроо тий ийш тийш явах гэж байгаад болцсон ч юм уу. Тиймэрхүү зүйл бас тохиолдсон байж болох юм. За эдит хийж байгаа хавцтай нэг зүйл анзаарлаа. Би нөгөө энэ хоёрын савыг анх гарч ирэхэд л за төлөвлөгөөгүй байдал, замбраагүй яваад байгаа сүлээд нэг тийм ямар нэг амьдралд ямар ч тийм төлөвлөгөөгүй, замбраагүй яваад байгаа гэсэн утга ууг нь орж ирж исэн. Тэгээд тэрийг ерөөсөө хэлээгүй байна. За бас тэгээд хитрхи удаан нэг байранда байгаад байна уу яаж ин та нар тийм хүмүүс бол бас зөв группээ сонгосон байна гэж үзэж болохоор байна. Одоо ингээ өөрийгөө хөгжүүлэхгүй ч гэдэг юм уу те нэг юм айгаал байгаад байгаа нөгөө комфорт зоноос гарахыг хүсэхгүй байгаа. Ингээл нэг юм яг ингээ өдөр тутамдаа ингээл байж лээвэл болоо гэсэн нэг иймэрхүү илүү зөтөө юм хэрэггүй энтер гэдэг байгаа юм шиг. Одоо бодъё л да танд санхүүгийн өөр одоо орлого олох боломж байлаа гэхэд тэрийг юусэн ашиглахыг хүсэхгүй байгаа. Зүгээр одоо ингээд болж штэ ингээл байж идөө гэдэг байгаа нэг юм зүйл бас мэдрэгдлээ. За энерги шалгалт дээр юм байна. За харин 7 хоногийн уур амьсгал бол энд гараад ирсэн улнаас хэдүүлээ юу харна. Ерөнхий уур амьсгалаа харж штэ 7 хоногийн ерөнхий уур амьсгал нэлээд гоё л энергитэй карт байна. 8-ын сава гоё энергиэр ч эхэлж байна. Сан картаар эхэлж байна. За нэгд өдөр бол маш гоё, эрч хүчтэй өдөр байхаарай. Маш эерэг үзэл бодолтой хамгийн гол нь маш эерэг өөдрөг. За тэгээд бас юм сайхан та нар өглөө биш дээ ингээд бүр ингээд нарандаа гоё ингээд алгаад ингээд дэлгээд энерги авч магадгүй. Наранд нэлээд байх магадaltaй нарны эрч хүч энергийг аюух авч магадгүй. За тэгээ нар карт ч өөрөө хүүхдийг илэрхийлж байдаг. Тэгэхээр хүүхдтэй холбоотой ямар нэгэн сайхан зүйл болох, сайн мэдээ сонсох ч гэдэг юм уу. Бага насны хүүхдтэй холбоотой эерэг зүйл болохыг бол эндээс харахаар байна. Тэгтэл зүгээр л маш гоё өдөр байна. Нэгд өдөр бол үнэхээр гоё өдөр. Маргааш өдөр цагаагаар тийм гоё явах юм бах та. Би ч нэг цагаагаар хардггүй юм дөө. Энэ өдрөөс харахаар аюу гоё цаг агаартай байх юм шиг харагдаад бах юм. За хоёр дахь өдөр болохоор Queen of Wands энэ эрч хүч энерги ч юм бол хоёр дахь өдөр ч гэсэн байсаар л байна. Маш гоё. Энэ нэгд өдрийн нарны энерги бол үнэхээр гоё. Танд ингээд эрч хүчийг чинь нэмэгдүүлж өгч байгаа байхгүй юу? Таны одоо гал энерги бол хоёр дахь өдөр бас л маш өндөрт та маш өөртөө итгэлтэй байхаар харагдаад байна. За тэгээд мөн ялангуяа одоо над чиг юм контент хийдэг ч юм уу эсвэл юм YouTube биш мэхэд пэйж мэж хөтэлдэг өдөр тутмын одоо нөгөө юу хийдэг лээ нөгөө влог гэдэг лөө. Тиймэрхүү юм хийдэг хүмүүс маань хоёр дахь өдөр бас тийм гоё шин зураг бичлэг Reels центрээ оруулах бас магадaltaй харагдаж байна. Тэгээ эндээсээ өөрөө ингээд маш их эрч хүч юуг олж авна. Энерги өөртөө итгэх итгэлийг олж авч байгаа харагдаж байна. Тэгмээс эхний хоёр өдөр бол маш гоё энергитэй карт байна. За тэгсэн чинь 3 дахь өдөр болохоор Judgment гараад ирэх юм. За нэг урд нь ингээд бариад авцсан байсан те хуучин хийж байсан зүйлээ дахин сэргээж хийж магадгүй. Гүйцээхээр дуусахаар. Энэ нь одоо түрүү 7 хоногт хийжсэн зүйл байна уу? Эсвэл энэ өмнөх өдрийн зүйл байж ч болно. Нэг бол бүр ингээд мартагдсан байсан зүйлээ дахин сэргээж хийж байгаа гэсэн утга бол байна 3 дахь өдөр. Тэгээд яг хав сүнсний сэргэлт гэдэг нөгөө утга нь байдэн штэ. Тэгээд яг зүгээр weekly tarot дээр тэр утгыг хэлэхэд жоохон жаа авцалтахгүй л ах л та. Тэгтээ мэдгүй тэр өдөр та нар маань нэг юм сэрэлт болох гэдэг байгаа байхгүй юу? Энд чи Judgment ч бас том үзэр штэ. За тэгснээ бас энд чинь айгүй гоё утга байдаг. Нэр алдар гэсэн утга байдаг. Энд дэр нэг юм хөөрхөн юу утга байдаг штэ. Одоо ингээд та магадгүй өөрсдөө айгүй одоо би энэ Oracle карттайгаа бас холбож харж байна л да. Өөрсдөө ингээд нэг хангалттай хичээгээгүй ч юм уу те би одоо жоохон
юу ч юм нүгэлтэй ч юм уу эсвэл гим зэмтэй гэсэн ийм мэдрэмжтэй явдаг байж магадгүй ч юм шиг. Гэхдээ таныг ингээ хорвоо ертөнц бурхан тэнгэр ч гэдэг юм уу сахиусан тэнгэрүүд нь те ингээ үнэлж байгаа чи өдийг хүртэл үнэхээр хамаг сайнаар хичээж ирсэн гэдгийг чи ингээ үнэлээд тэгээ тэр зүйлээ гол нь та нар маань өөртөө ингээ мэдрэх юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Би үнэхээр зөв явсан юм байна ч гэдэг юм уу тийм иймэрхүү зүйлээ мэдрэхээ энэ чинь илүү юм сэтгэл зүйн төвшөнд байгаа байхгүй юу? Хин нэг нь таныг ингээл чи өстө мундаг байлаа шүү гэж хэлэх гэхээсээ та өөрөө тэрийг аягүй сайн мэдэрнэ гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд бас эн чинь нэр алдар гэсэн утга бол байдаг л да. Нэр хүнд, нэр алдарт хүрэх гэсэн утга бол байдаг. За дөрөвд өдөр болохоор 8-ын сэлэм. Энэ өдөр бол нэлээд бодолтой төөрөх магадaltaй харагдчихээн. Одоо зөвхөн өөрийнхөө одоо зохиосон гэхүү таны ухамсараас үүссэн тэр сөрөг итгэл үнэмшилд итгэгч байд юм уу те? Нэг юм төсөөлж бодчоод түүндээ итгээд байх ч юм уу нэг тийм энерги гэж магадгүй. Тэгээ бас энэ өдөр та нар маань өөрсдийнхөө юм бодлыг битгий хязгаарлаарай. Аль болох чөлөөтэй юм хайрцаглагдсан биш байхыг хичээгээрэй. Энэ өдөр жоохон юм хайрцаглагдсан байх гэдэг байгаа байхгүй юу? Ялангуяа үзэл бодлын хувьд. Тэгэхээр юм чөлөөтэй зүйлийг сонгоорой. Чөлөөтэй байхыг хичээгээрэй за. Бодит амьдрал дээр ингэж болохгүй, тэгж болохгүй гэд хинч тань ингээд хориглоогүй байхад та өөрийгөө ингээд юм хориглолцсон юм шиг те хаацсан юм шиг харагдаад байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр та нар маань урьдчилаад хэрвээ сонсцсон бол энэ тал дээр айгүй тийм эерэг байхыг хичээгээрэй. Задгаа сэтгэхийг хичээгээрэй. 5 дахь өдөр 5-ын сава. Юу соль 5-ын сава гэнэ үү? Юу бодож 5-ын сава гэж вэ? За 5 дахь өдөр хааны сава гараад ирж байгаа байхгүй. Тэгээд яаж юм надад энэ Queen of Wands, King of Wands ингээд ойрхон гарч ирж байгаа маань 1-7 хоногт гарч ирж байгаа маань яг эн чинь ингээд хамт байхаараа бас нэг ижил тайпны хоёр юм хосыг илэрхийлж болдгоо л доо. Гэхдээ надад болохоор илүү юм хувь хүний хөгжил харагдаад байгаа байхгүй энэ 7 хоногт. Энэ шинэ 7 хоногт та нарт маань. Та нар маань урд нь өөрийгөө юу гэж боддог байсан юм? Тэр зүйл чинь ингээд нэг юм тайлагдах юм шиг. Илүү өөрийгөө дотроо ингээд хүлээн зөвшөөрч чадах юм уу? За яг хөө заримынх нь бол үнэхээр гаднаас тэр ойлголтыг өгч магадгүй. Өөрийн чинь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өсгөх тийм нэг зүйл болох гэдэг юм. За мөн хааны сава энергитэй эргэтэлэг энерги тэр өдөр илүү одоо таны амьдралд чухал байна гэсэн үг те. Тэр хүн магадгүй таныг одоо зөв чиглүүлэлт өгдөг ч юм уу. Үгүй бол одоо таныг ард чинь сайн хамгаалж идэг ч юм уу те. Ийм түшиг мэдрэх гэдэг байгаа байхгүй өмг түшиг. За тэгсэн. Ер нь савааны өдөр нэлээх байгаа юм биш үү те. Тийм биш үү. Page of Wands. Хагас өдрийн энерги бол ер нь л за яасан ч авах те гэдэг энергитэй байх гэдэг нь. Ер нь бол одоо магадгүй те найзууд чинь ч юм уу эсвэл гэр бүлийн хүмүүс чинь ч юм. За өнөөдөр юу хийж амрах уу гэлтэнгүүт яасч явах вэ? Тийгээд байж байгаа юм шиг харагдаад бах юм. Тэгсэн үрдлээ амар тийм ирч хүчтэй. Ер нь та нарын маань энэ 7 хоног айгүй ирч хүчтэй байх гэдэг. Яг 4 өдрөл нэг жоохон бодолтой орохдох гээд хахаас биш ер нь л биеийн ирч хүч бол маш өндөр байгаа тийм. Тэгээ энэ нэгд өдрийн энэ гоё нарны энергитэй нэлээд холбоотой хаа гэж би бол бодож байна. Энэ хараа нэр 19-20 гэд бас энэ дээр ч гэсэн ингэ дараасан юм шүү. Ер нь л ийм өсөлттэй гоё 7 хоног болох нь биш шүү. Тэгэхээр за тэгээ Page of Wands ч зөвхөн одоо түрүүний хэлсэн жишээнээс гадна таны амьдралд хин нэгэн ийм шинэ хүний оролцоо орж ирэхийг бас хэлжиж болно. Шинэ хүн. Тэнгүүд энэ бас заавал хүн байх ч бас албагүй гэдэм билээ. Нэг юм шинэ юм энергийн уур амьсгал авах гэдэг байхгүй нэг юм ирч хүчтэй энерги л танд ингээд шинээр орж ирэх гэдэг юм шиг бас тийм ч энергийг хэлжиж болно шүү. За хагас өдөр бол юм өдөр байх нэ.
Тэгээ гол нь эн чинь штэ тийм элсэн цөлдөр байдаг нь айгүй утга учиртай байдаг байхгүй. Тэгээд энэ хөзөр дээр бол бүрч илүү юм тэг гэсэн утгыг бол харуулсан байгаа. Тэгэхээр нэг юм бүх зүйлийг тэгээс эхлэх одоо нэг юм өөрийнхөө энэ өөдрөг ирч хүчтэй сурын мэдээ гэсэн сониуч энэ ирч хүчтэй энергээс одоо юм бүтээн байгуулалт хийх. Ийм оргүй хоосныг одоо энэ цөлжилтсөн газрыг гэдэг бүр юм ногоон байгууламж болох хэмжээний тийм их ирч хүч энерги байгаа л гэдгийг хэлж яадаг гэсэн үг. За тэгээ бүтэнсээ өдөр болохоор деф үзэр байна. Тэгэхээр энэ өдөр та нар маань за одоо эхлүүлсэн ажил байсан бол зөвхөн энэ өдрөө эхлүүлсэн юм уу эсвэл энэ 7 хоногт эхлүүлсэн юм уу те нэг юм ажил байсан бол түүнийг бол бүтэнсээ өдөр бол амжилттайгаар дуусгах байгаа харагдаж байна. Ямар ч үлээсэн ямар нэгэн зүйлийг дуусгаад хууцыг нь хааж байгаа байхгүй. Тэгээ шинээр эхэлж байгаа. Тэгээ гоёг нь хараа нэг өдөрч нар байсан, бүтэнсээ өдөрч гоё нар байсаар л байна. Гоё л юм тий. За тэгээд түрүү нөгөө эхлүүлсэн ажлаа дуусгах гэснээс гадна бас та нар маань өөрсдөө хэрэггүй эд зүйлс, зан чанар, эго гэх мэт иймэрхүү өөрийг чинь доошоо татдаг зүйлсүүдийг ингээд сайхан хайж чадна, дуусгаж чадна, орхиж чадна гэж байгаа байхгүй юу? Тэгээ дахин төрж байгаа сте. Энэ judgment энэ хоёр дээр бас ер нь хоёуланд нь үхэл дахин төрөлт гэсэн утга бол байдаг шүү. Нэг юм төрөх, үхэх гэсэн утга байдаг. Тэгэхээр нэг юм бас эн чинь бас давхар айгу сүртэй утга ингээл давхар яваалга айгу тийм л гоё л 7 хоног байх нь. За тэгээ бүр заримынх нь бүтэнсээ өдөр сайхан гэртээ их цэвэрлэгээ энэ ажил дээр их цэвэрлэгээ энэ өста хамаг юм хуу хамж угаана гэх мэт иймэрхүү зүйл бас байж болохоор харагдаж байна. За тэгээд энэ ерөнхий байдал дээр яалтчгүй 8-ын саваа гарсан байна. Энэ их ирч хүчийг л хэлжсэн байна. Маш ирч хүчтэй гоё 7 хоног болно. За заримынх нь бол бүр ийш тийшээ нисэж магадгүй харагдаж байна. Агаарын нислэг хийх магадaltaй. За тэгээ маш их одоо юм таны худалдаа, бизнес, үйлчилгээний одоо ажил байдаг бол тэр чинь маш захиалга ихтэй, маш их завгүй байхаар л харагдаж байна. За тэгээ бүр зарим нь бол ингээд бүр маш их чатлахыг бас хэлж иж болж байна те. Мессеж дуудлага их хийх. Тэгээд 6-гийн сэлмийн хоёрыг ярихаар хоёулаа юм 8-ын сав хоёр ч хоёулаа юм шилжилт хөдөлгөөн явах им явж байгаа үзрэхгүй хоёулаа юм ирээдүлөө явж байгаа. Гэхдээ өнгөрсөн лөө биш ирээдү рүү. Тэгэл түрүүний миний яриадсан юмнууд л байна л да. Ерөнхийдөө маш өсөлт хөгжилтэй юм дэвшилттэй л байх гэдэг. Ялангуяа одоо энэ энергийн шалгалт дээр та нар маань юм комфорт зоноос гарахгүй өөрсдөө ингээд 5 дахь бүсэнтэй байх гэдэг гэсэн бол харин 7 хоногийн энэ 7 хоногийн уур амьсгал дээр болохоор харин тэр комфорт зоноос бүр гарч байгаа байхгүй юу? Гарч чадчихээн. Тэгээ энд юу нөлөөлж байгаа юм хэрэг маш их ирч хүч. Таны энэ урам зориг, биеийн ирч хүч гэдэг зүйл ингээд өсөж байна. Тэгэхээр ер нь их тийм ядралттай байсан юм болоо. Ийм энерги ирч хүч айгүй сул байсан юм шиг харагдаж байна. Тэнгүүд энэ 7 хоногт болохоор тэр зүйл чинь сайнаар өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Нөө зөвлөгөөгөө хийхгүй шууд ингээд усах гэж байна. За энэ дээр болохоор юу гэж байгаа юм гэхээр хүн хоорондын харилцаа ч энэ бол бүх зүйл дээр хамаатай харагдаж байна. Яг гэвэл энэ таталцлын хууль гэж юм л да. Та энэ одоо дотны харилцааг өөртөө манифест хийсэн, өөртөө дуудсан. Тэгээд бүх зүйл яг л одоо таны хүсэж ирснээр болох болно гэж байгаа байхгүй юу? За ийм мессеж орж ирж байна. Тэгэхээр энийг хэдүүлээ зөвлөгөө гэж хүлээж авал зүгээр байх. Та юу бодно түүнийг л татна шүү. Тийм болохоор юу бодохдоо анхаарах хэрэгтэй. За заримынх нь хувьд бол үнэхээр таны хүсэж байсан зүйл яг л энэ 7 хоногт бол болно гэсэн утга бол харагдаж шүү. За харин энд болохоор нөгөө гим зэмийн мэдрэмж гэдэг одоо oracle карт маань гараад ирсэн байгаа байхгүй юу? Тэгээ энэ бол маш эрхлүүлсэн карт байдаг л да. Ингээд хүндийн мэдрэмжээ бидэнд өгөөч ээ. Одоо миний хөөхнөө гэж орчуулчих заяа. Үнэхээр хөөхнөө минь л гэдэг байгаа байхгүй юу?
Тэгэл хүн болгоно л одоо алдаатай оноотой ч хүн болгоно л одоо бурхны ариун бүтээл юм аа. Тэгээд ийм уур одоо ичвтер байдал гэх мэт иймэрхүү сөрөг мэдрэмжүүдээ ингээд тавьж явуулж бидэнд өгөөч гэдэг нь таны сахиусан тэнгэрүүд л таныг ингээд айгу хайрлаад байна л да. Тэгээ сэтгэл зүрхээ амар амгалан байлгахтаа л анхаар гэсэн утгатай бол байна. Тэгэхээр нэг их зүйл бодож өөрсдөө зовоогоод явах те. Тэгээд бид бол чамаа ингээ хайрлаж байгаа шүү. Чи бол бурхны бүтээсэн нэгэн л ариун сүнс юм шүү гэж одоо энэ картнаас бол яалтчгүй бүр юм амар хайр мэдрэгддэг. Үнэхээр л юм хайрлагдсан хүн байх гэдэг байхгүй. За ингээд шинэ 7 хоногт та нартай амжилт хүсье. Таарсан таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй. Ялангуяа одоо 7 хоногийн төгсгөлөөр ч юм уу те та нар минь яаж ямар өдөр юу болж таарсан бэ ч гэдэг юм уу тэр мөр нь одоо нэг их нууц швал бас комент хэсэгт хуваалцвал бас баярлалаа шүү. За ингээд саба дараагүй бол саба дараад үзэрэй гэж хүсье. За ингээд та нартай дараагийнхаа шинэ уншлагаар уулзлаа баяртай.